Өнөөдрийн хичээл бол IELTS writing task. нэгэн дүндэр оноо авахд чухал үүрэг гүйцэтгэдэг төгс. Overview. Өгүүлбэр хэрхэн бичих тухай юм. Энэ хичээл нь таныг Band. 7.5 төвшөнд хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоно. IELTS writing task. Нэгэнд Overview. буюу ерөнхий дүр зургийг илэрхийлэх өгүүлбэр нь юуг хэлж байгааг эхлээд ойлгоцгоё. Энэ нь өгөгдсөн график, хүснэгт эсвэл диаграм юм. Хамгийн голчийг хандлага болон онцлог шинжүүдийг нэгтгэн дүгнэдэг. Хамгийн чухал нь тодорхой тоон мэдээлэл буюу Specific figures or data. огт оруулахгүйгээр бичих ёстой. Яагаад энэ нь чухал вэ гэхээр энэ нь таны хариултын Coherence and cohesion. буюу бүтэц, уялдаа холбоог шууд харуулдаг. Мөн шалгагчид таныг мэдээллийг ерөнхийд нь нэгтгэн дүгнэх чадвартайг ойлгуулдаг тул Band. 7 дээш оноо авахд зайлшгүй шаардлагатай хэсэг болно. Overview. Өгүүлбэр бичихтэй. Overall, it is evident that Гэсэн энэхүү үндсэн бүтцийг ашиглах нь хамгийн түгээмэл бөгөөд үр дүнтэй арга юм. Бид overall, буюу ерөнхийд нь авч үзвэл гэж эхлээд it is evident. Clear contrasting feature. хэлбэрээр нэгтгэн дүгнж оруулна. Жишээлбэл өсөлт бууралт, тогтвортой байдал, эсвэл эрсдэс ялгааг дурдж болно. Энэхүү бүтцэн таны Grammatical range and accuracy. ийг харуулж тодорхой бөгөөд цэгцтэй мэдээлэл өгөхөд тусална. Overview. Өгүүлбэрчиг хандлагыг тодорхой академик хэллэгээр илэрхийлэх нь Lexical resource. буюу үгийн баялагийг харуулдаг. Жишээлбэл Illustrates. гэдэг үг нь харуулж байна, үзүүлж байна гэсэн утгатай. Үүнийг The chart illustrates a significant shift in consumer preferences. гэж өгүүлбэрт ашиглаж болно. Дараагийн үг бол Depicts. энэ нь мөн дүрсэлж байна гэсэн утгыг илэрхийлнэ. The diagram depicts the stages of water purification. Гэсэн жишээг хараарай. Мөн Reveals. буюу илчилж байна. Жишээ нь The data reveals a steady increase in unemployment. ерөнхий чих хандлагыг илэрхийлэхтэй. Generally, Буюу ерөнхийдөө эсвэл predominantly. буюу голчлон гэсэн үгсийг ашиглах нь таны үгийн сан баяжуулдаг. Overview. Өгүүлбэрт оруулах үндсэн онцлог хэрхэн тодорхойлох вэ? Юуны түрүүнд та график дээрх хамгийн тод илэрч буй өөрчлөлтүүд, харьцуулалтууд болон чиг хандлагуудыг харах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хамгийн өндөр эсвэл хамгийн доод цэг эсвэл хоёр зүйлийн хоорондох томоохон ялгааг олж харах явдал. Жижиг нарийн ширийн зүйлс эсвэл тодорхой тоон утгуудад анхаарлаа хандуулахгүй байх нь таны мэдээллийг нэгтэн дүгнэх чадварыг шалгадаг. IELTS iron. Гол шалгууруудын нэг тул маш чухал. Band. 6.1 тэг түвшний Overview. өгүүлбэр болон Band. 8.1 тэгийн төгс. Overview. Өгүүлбэрийн ялгааг харцгаая. Эхний жишээг харахад The graph shows that the number of people who own mobile phones increased from 2000 2010. Энэ нь яагаад? band. 6.1 тэг түвшин гэвэл тодорхой он тоо баримт дурдж зөвхөн нэг чих хандлагыг нэрлэсэн. Энэ нь No specific data. болон Summarize MA. айн Trends. гэсэн шаардлагуудыг хангаагүй. Харин хоёр дахь өгүүлбэр буюу Band. 8.1 тэг түвшний Overview G. харахад Overall, it is clear that while mobile phone ownership experienced a significant upward trend, landline phone юу эсээг declined steadily over the period shown. энэ өгүүлбэр нь тодорхой тоо баримт оруулаагүй бөгөөд хоёр үндсэн эрс тэсчиг хандлагыг нэгтгэн дүгнэж Overall, гэсэн холбоос үгээр эхлүүлсэн. Ингэснээр coherence and cohesion, lexical resource, болон grammatical range and accuracy, шалгууруудыг өндөр түвшинд хангаж байна. Одоо дасгал хийж мэдлэгээ баттгая. Өгөгдсөн графикийн хувьд хамгийн тохиромжтой overview, өгүүлбэрийг сонгоно уу? График нь 2000-аас 2020
Оны хоорондох 3 өөр төрлийн номын борлуулалтыг харуулсан байна. Сонголтуудыг сайтар уншаад зөвийг нь сонгоорой. Зөв хариулт бол B сонголт юм. Учир нь А сонголт нь тодорхой тоо баримт дурдсан тул буруу. Сонголт нь зөвхөн графикийн ерхий агуулгыг хэлсэн болохоос. Үндсэн чиг хандлагыг дүгнээгүй тул хангалтгүй. Харин B сонголт нь тоо баримт оруулаагүй. Хоёр үндсэн чиг хандлагыг нэгтгэн дүгнсэн тул хамгийн зөв. Overview. Өгүүлбэр болно. Хичээлийн гол дүгнэлт буюу төгс. Overview 1. Нууц юунд оршдог вэ? IELTS writing task. Нэгэнд төгс. Overview. Өгүүлбэр бичих гол нууц нь түүнийг үргэлж ерөнхий байдлаар бичиж хамгийн чухал чиг, хандлага эсвэл харьцуулалтыг нэгтгэн дүгнэх. Мөн хизээч тодорхой тоо мэдээлэл оруулахгүй байх явдал юм. Энэ нь таны мэдээллийг үр дүнтэйгээр нэгтгэн дүгнэх чадварыг харуулж таныг Band. 7.5 төвшөнд хүргэх чухал суурь болно. Баяртай.